За бүгдээрээ сайн байцгаана уу? За энэ одоо товчхон бичлэгээрээ одоо шинээр ирсэн тарууд хүзрийг хэрхэн одоо задлж энергийн солилцоо хийж тэ өөрийнхөө одоо тарууд хүзэр болгодог вэ гэдгийг бол танилцуулъя гэж бодлоо. За хамгийн ихэнд бол ерөнхийдөө хүзэр маань гэлгар цаасан гэлгаруудаар бүрхэгдсэн байдаг. За тэрийг авна. За үүний дараа хүзрээ онгойлгож үзнэ. За ерөнхийдөө энэ хүзэр маань урьдчилаад надад ирээд би задлаад аль хэдийн одоо эдгээр үйлдэлүүдээ хийцэн хүзэр гэсэн үг. Гэхдээ надад одоогоор яг гэртээ задлах шинэ хүзэр байхгүй байгаа учраас энэ хүзэр дээр шууд хийгээд явчаа гэж бол бодож байна. За ер нь хүзэр маань иймэрхүү ийм соронцтой хайрцагтай байгаас гадна за ер нь дотор тал нь иймэрхүү байхаас гадна за шууд ингээд дээрэс нь өглөгддөг ч юм уу шууд онгоодог юм янз бүрийн тэ хайрцагтай бол байдаг. Ер нь ихэнх хүзэр маань юм англи заавартай ийм номтойгоо хамт ирдэг байгаа. Ерөнхийдөө одоо их аркан болон бага аркан за тэгээд хүзрийн өөрлөлтүүд хэрхэн одоо мэрэглэх вэ гэдэг юм уу тэ анхан шатны мэдээллүүдийг бол багтаасан ийм ном бол байдаг. Эхэндээ бол задлаад бүгдийг гаргаад ирнэ. За харин одоо энэ хүзэр маань мөн бас ийм гэлгаруудтай байдаг. Тэр утыг нь авсны дараа ерөнхийдөө гал юм уу, утаа юм уу, за эсвэл чулууны нэрэг юм уу, эсвэл ийм дуут төхөөрөмжийн энергиэр ер нь бол цэвэрлдэг байгаа. За энэ хүзэр маань анх одоо энэ зохион бүтээгчээсээ ихсүүлээд ер нь одоо яг миний гар дээр ирэх хүртэл маш олон замыг тэ туулж ингэж явж ирсэн байгаа. Тийм учраас маш олон төрлийн энергийг өөртөө цуглуулсан байдаг. За тэгэхээр тэр бүхнийг нь ариутгаж өөрийн болохын тулд тодорхой хэмжээний одоо арга дом гэх юм уу тэ заслууд бол хэрэгтэй байдаг. За ингээ хамгийн эхлээд ерөнхийдөө миний хамгийн хийдэг зүйл гэх юм бол эхлээд утаагаар юм уу галаар ариутгадаг. За хөвчлэн би бол галыг сонгодог байгаа. За ерөнхийдөө иймэрхүү маягаар бүх талаас нь маш сайн ариутгаж өгнө. За ер нь давхар энэ хажуу талд нь ингээд утаатай тий зүйлээр ариутгаж бас болдгоо. Өөрөө мөн ариутгаж байх үедээ уян санаандаа замдаа цуглуулж ирсэн бүх энерги цэвэрлэх тухай бол бодох нь бас их нөлөөтэй байдаг. За мөн зөвхөн таньдтэй чулуу байгаа бол чулууга яг хүзэр дээрээ ингээд байршуулад нэг 5-10 минут болоход бол бас хүзэр маань цэвэрлэгддэг. Ихэвчлэн энэ чулуугаар цэвэрлэх одоо үүлэг гэх юм уу те ерөнхийдөө мэрэг хийсний дараа юм уу эсвэл өөртөө зориулж хүзэр дэлгэсний дараа хүзрийнхөө энергийг цэвэрлэх маягаар ингээд тавиад орхичиход бол их тохиромжтой арга байдаг. За тэгээд мөн маш хурдан хугацаанд яралтайгаар цэвэрлэх ч юм уу үр нөлөө сайтайгаар бас цэвэрлэх гэж бодох юм бол бас энэ дуу дэшин минийх болохоор 4096 4096 герцээр дуурдаг ийм дуу гаргахч байгаа жишээ. За энэ дуу маань ямар учиртай юм бэ гэхээр ерөнхийдөө өөрөөсөө одоо энэ цугларсан те энергиудыг бүгдийг цэвэрлэх тийм хүчтэй одоо дууг л гаргадаг гэж ойлгоход болно. За тэгээд үүний дараа за мөн одоо хайрцаг болон номыг нь ч гэсэн тодорхой хэмжээнд ингээд галаар ариулчихад бол асуудалгүй. Үүний дараа хүзрөө холно. Яг өөрийнхөө сэтгэл за ер нь ингээд боллоо гэдэг хүрслээ маш сайн холно. За ингээд сайтар холсны дараа
Хүзрнүүдээ бүгднийг баруун хартал руугаа унгах маягаар зэгцэлнэ. За үүний дараа хүзрнөөсөө асуулт асууна 2 удаа тогшоод за мэдээж энэ хүзрийг би өөрөө авахдаа онлайн шоп ч юм уу те интернетээс харж агаад яг надад таарсан ч юм уу миний нүдэнд туссан надад таалагдсан тэр одоо хүзрийг бол мэдээ сонгож авсан байгаа. Гэхдээ энэ хүзэр маань миний гар дээр ирээд надтай хамт мэрэг хийх ч юм уу те ямар нэгэн үйлийг хамтдаа хийх үед болохоор хамтдаа хийхээр ямар нэгэн зорилготойгоор ирсэн байдгаа гэж би бол одоо үздгээ. Тийм учраас энэ хүзрнөөсөө надад ирсэн зорилго буюу надтай хамт юу хийхийг хүсэж байгаа вэ те яагаад надад дээр ирсэн бэ гэдгийг нь бол асуудаг байгаа. За ингээд нэг хүзрөө сугалж аавна. Ерөнхийдөө хүзрөө ингээд холж явах үед ч юм уу одоо өсөрч гарч ирэх эсвэл ингээд тарж бутарж унаад байх. За тиймэрхүү үед болохоор нэлээд замдаа ядарч ирсэн ч юм уу те олон газараар дамжиж ирсэн ч юм уу эсвэл яг тэр наашаа хүргэж ирсэн хүнийх нь өөрийнх нь энерги жоохныг тиймэрхүү байсан ч юм уу гэдэг одоо нөлөөнөөс болоод ерөнхийдөө их тийм докторгүй тийм болсон байдаг. Гэхдээ сая хүзэр маань ерөнхийдөө над дээр ирээд хэсэг хугацаа, ер нь сарын хугацааг өнгөрүүлсэн байгаа учраас маш юм доктортэй тогтун болж ер нь надтай ингээд ойрцсон байгаа нь бол хүзрөө одоо ингээд холж явах үед бол мэдэгдэж байна. За ер нь ингээд өөрөө тухайн хүзэртэйгээ ажиллаад ингээд ирэхээр энэ бүхнийг ер нь мэдэрдэг болдог. За тэгээ хамгийн ихэнд яагаад над дээр ирсэн бэ гэдэг асуултыг асуугаад хүзрөө суугалж авлаа. За ингээд дэлгэж харахад болохоор ертөнц гэсэн хүзэр гарсан. За тэгэхээр эндээс бүгдээрээ номон дээрээсээ хараад үзье. За номон дээр маань ямар хуу утгыг илэрхийлсэн байна вэ? ертөнц гэж хүзэр маань ерөнхийдөө их арканы хамгийн сүүлийн буюу одоо хамгийн том тоотой хүзэр байгаа. За энэ хүзэр маань ерөнхийдөө төгсгөл болон тий одоо дээд биетэйгээ холбогдох хамгийн одоо төгс нөхцөл байдлыг гэх юм уу төгс одоо тэр ориглыг бол заадаг юм хүзэр байгаа. За энэ номон дээр маань юу гэж бичсэн байна вэ гэдгийг харъя. За cycle complete буюу одоо нэг ийм цикл үе шаттай дуусах гэсэн утгыг бол илэрхийлж байна. Ямар нэгэн аяллаа төгсгөл буюу бие болон сэтгэл оюун санаагаараа тухайн амьдралыг даван туулаад ингээд нэг тэр циклээ дуусгах төгсгийг бол илэрхийлдэг гэсэн утгыг илэрхийлж байна. За ямар нэгэн зүйлийг одоо төгс эзэмших, төгс төгөлдөр байдлыг бас илэрхийлдэг юм хүзэр байгаа. Бүхэл зүйлийг гартаа харуулах, бүхэл зүйлийг одоо удирдах, олж авах гэдэг утгыг илэрхийлдэг юм хүзэр байна. За тэгэхээр миний хувьд би юу гэж хүлээж авч байна вэ гэхээр би энэ хүзэртэй хамтдаа ерөнхийдөө өөрийнхөө хийж байгаа зүйлийг мастер хийх буюу гартаа бүрэн оруулах надтай хамт миний одоо туулах зам мөрийг хамтдаа ингээд төгсгөл хүртэл надад цуг байхын тулд миний хайж олж авах гэж байгаа зүйлс надад туслах гэж ч юм уу тэр бүхний маань учир утгыг олуулахын тулд энэ хүзэр маань иржээ. За тэгвэл надад өгөх нэг зөвлөгөө энэ хүзэр маань надад өгөх зөвлөгөөг асууя. Юу гэж зөвлөж байна вэ? За SO Wands гарч ийн. SO Wands гэж хүзэр маань болохоор надад юуг зөвлөж ийн вэ гэхээр өөрийнхөө бодож сэтгэж байгаа passion буюу одоо надад юм урам зориг өгдөг тэр зүйлээгээ барьж авч хийж эхэлж үйлдэл болгохыг маань зөвлөж байна. Зүгээр ингээд бодоод ингийн сан тхийн сан гэж бодож мөрөөдөд байхын оронд яг тэр бодож сэтгэж байгаа зүйлээ бодит амьдрал дээр яг хүсэж байгаа шигээ үйлдэл хийж алхам хийж юм болгохыг бол зөвлөж байна. Одоо хөдөл хийж эхэл барьж ав гэдэг утгыг надад хэлж сануулж байгаа. Гэх мэтчлэн иймэрхүү байдлаар уншлага бол хийгээд явна. Мөн хүзрөө өөр юм болгоно.
За ерөнхийдөө хүзрөө мэрэглээд өдөр бүр нэг хүзэр гаргах ч юм уу эсвэл саяных шигэртэй өөртөө утга учир үүсгэх ямар нэгэн асуулт асуугаад ингээ мэрэглээд явхад бол хүзэр маань ингээд надтай тасаад яг холбогдоод ирдэг. Гэх мэтчлэн ингээд ерөнхийдөө хүзэртэйгээ холбогдоод за магадгүй өөрийнхөө хажууд тавьж унтах ч юм уу, дэрэн доороо хийх ч юм уу, эсвэл унтлахынхаа өөрийнхөө хажууд ингээд тавьж хоноход бол өөртөө чинь бол хүзэр чинь маш сайн холбогддог байгаа. Гэх чиний иймэрхүү аргуудаар та бүхэн хүзэртэйгээ холбогдож хүзрээ хариулж болно. За жишээ нь сая ингээд би өөртөө одоо бяцхан мини те тарот ридинг хийсэн ч гэсэндээ дуусныхаа дараа ерөнхийдөө хүзрөө хариулж болно. За инхийн тулд чулуу дээр нь тавьчих болно. За эсвэл шууд энэ дуут энүүгээрээ ингээд хийчих болно. За бүр болохгүй болвол шууд ингээд энэ утаанд ч юм уу энэ галын дөлөнд ингээд хариулах боломжтой байдаг. За иймэрхүү байдлаар ерөнхийдөө шинэ хүзэртэйгээ холбогдож шинэ хүзрээ өөрийн болгож авдаг байгаа. За тэгээд та бүхэндээ өөрийнхөө нэг бяцхан арга барилаас танилцууллаа. Тэгээд хэрвээ өөртөө ямар нэгэн санал хүсэлт ч юм уу эсвэл сэтгэл байх юм бол комент хэсэгт үлдээгээрэй. Баярлалаа. Баяртай.